За дууны долгион 2500 гэрц давтамжтай дууны зохисол долгион хоорондоо 20 см зайтай хоёр циркуляцийн хооронд 3 багсрал байсан бол нэгдүгээр дууны долгионы урт хоёрдугаар агаал дуу тархах хурдыг олохнэ. За өгүүлбэрээсээ 2500 гэрц давтамжтай долгион хоорондоо хоёр циркуляцийн хооронд 20 см зайтай 3 багсрал байсан бол долгионы уртыг олохнэ. За тэгвэл эндээс үзвэл нэг бүтэн долгионы урт маань энэ хоёр циркуляцийн хоорондох зай тийм үү? За тэгвэл зөвхөн энэ хэсгийг аваад үзвэл долгионы уртыг 4 хуваасантай тэнцүү хэсэг болно. Тэгэхээр долгионы уртыг хуваах нь 4. Зөвхөн нэг хэсэг маань долгионы уртыг хуваах нь 4 буюу лямбдыг хуваах нь 4. За тэгвэл энэ хөтлөх зай маань 20 см учраас лямбдыг хуваах нь 4 маань 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн байна. За тэгвэл долгионы уртаа олъё. Долгионы уртыг хуваах нь 4 маань тэнд 6 хэсэг байгаа. Энэ нь 0.2 м буюу 20 см-тэй тэнцүү. Эндээс долгионы уртаа олвол долгионы урт тэнцүү 0.2 м-ийг үржигэн 4 баахан 6. За эндээс долгионы урт маань 0.33 м ахнэ. За одоо B тохиолдолд агаат дуу тархах хурдыг олохнэ. За эндээс долгионы уртыг хаалгахдаа долгион тархах хурд түүнд явсан хугацаагаар нь үржиж өгнө. За эндээс Т буюу хугацаа нэгийг хуваах нь давтамж буюу үеийн уруу хэмжигдэхүүн болгоод өгүүлбэр дээр маань давтамж өгсөн учраас эндээс давтамжаа хэрэглэж агаал дуу тархах хурдаа олъё. За эндээс юу болох вэ гэхээр долгионы урт тэнцүү долгион тархах хурдыг хуваах нь үеийн уруу хэмжигдэхүүн давтамж буюу ингэж гарахнэ. Эндээс агаал дуу тархах хурд буюу хурдаа олбол долгионы уртыг давтамжаар нь үржиж өгнө. За долгионы урт маань 0.133 м. Нэг давтамж маань 2500 Гц буюу 2500 секундын хасах нэг зэрэг болно. Эндээс агаал дуу тархах хурд маань 333.25 м-ийг хуваах нь секунд болно.